Монгол улсад одоогоор уулзууртай төмөр зам ашиглагддаг. Уулзууртай төмөр зам нь мод болон бетон дэрэн дээр 25 м урттай зам төмөрнүүдийг хооронд нь хавчаар боож холбон төрөл бүрийн бэхэлгээгээр бэхэлж суйрлуулна. Уулзууртай төмөр зам дээр гардаг түгээмэл гэмтэл нь ихэвчлэн уулзуур хэсэг дээр хос дугуй гарч өнгөрөхдөө нэмэлт хүч цохилтыг байнга бий болгож байдаг. Ингэснээр уулзуурын хэсэг гэмтэх ба сэвэлт үүсч балласт сулрах, дэр шигдэх, бэхэлгээнүүд эвдрэх, гадна талын зам төмөр дотор талаас үрэгдэж элэгдэх, дотор талын зам төмөр нь даацавч байдаг тул эмтрэх гэх мэт эвдрэл гэмтэл гардаг тул жил бүр сольж засвар үйлчилгээг байнга хийдэг. Нэгдүгээр зэрэглэлийн төмөр замын гол онцлог нь уулзуургүйгээс гадна эхлэл цэгээс төгсгөл цэг хүртлээр аль болох шулуун болон өгсөж уруудахгүй байхыг эрмэлзэнэ. Иймээс газар зүйн онцлогоос шалтгаалan намдор газар гүүр болон далан барих, өндөрлөг газрыг намсгах, эсвэл хамгийн том радиустай тойргоор тойрох зэргээр шийдэгдсэн байна. Нэгт бол 25 м-тэй урттай ингэж бэлтгэц цаана үйлдвэрээс гарч ирдэг. За энийг одоо ингээ хооронд нь гагнаад 300 м хүртэл богино гулдмаа үүсгэж байгаа. Богино гулдмаануудыг хооронд нь гагнаад уртсан гулдмаа минь хоорондоо залгагдаад бүрэн гулдмаа буюу ингээд 5-7-оос гашуун сот хүртэл ингээд ямар ч тийм уулзуургүй нөхцөлийг бол бий болгож байгаа.